Талын Монгол байгаль их бүтэв. Манай суманд нэг 60-70 тэмээтэй хүн явж байна. Найдамжид өвчөж. За. Тэг би одоо зүйдэлж байгаа юм болоо гэдэг. Энэ ойрд бас тийм хүн хараагүй. Тэгээд энэ чинь хурж авахлан галзуурч байгаа юм биш байгаа гэж бодоод жаахан нойр мөрч босоод ирсэн гэсэн өглөө шүү дээ. Тэгсэн чинь англич. За. Тэгсэн чинь тэр нөгөө нэг ийм хотын ийм юунасаа ийм байшингийн тим юмнаас одоо энэ хүн төрлөختийг нь цухтааж байгаа юм. Халын Монголыг ясны шүл чанж өгөх гэж л да. Оо ямар Тэгээд давхар боцтой. Тэгээ энийг би бас зүудээс ангилахуулъя гэж бодсон юм. Амархан сайн байцгаана уу? Талын Монгол нэвтрүүлэгт маань Өвөр Монголын алдар дуучин Ишгтэн Ошооны угуул Данзангийн давшилт төв маань орцож байна. Сайн явж ирүү. сайн явж ирлээ. Хаварчаад харган болж байна уу? Сайн болж байна. Газрын одоо энэ эдгэний онцлог бас их өөр. Тэ бас өвөл идшээ идэж явахта нэг бүлгийг нь бол бас ингэж хатааж авдаг. Маха борсолж авдаг. Тэгээд хаваршангаа жоохон харсаад ирэхэх үеэр нөгөө хатаасан махыгаа авч гарч иржтэй. Тэрээр одоо сайхан хоолонд хийж иддэг. Багт одоо урилтай шүлб гэдэг байлаа шүү дээ. За. Манай аав ээж эмээ өвөө. Тэгээд жаахан наашиж ирээд давшаа идээ болоо. Давшаа. Тэ. Манайхан бас салбдаа гэдэг. За. Салбдаа ингээд салбдаа ингээд хийж байгаа болохоор. Тэ. Салбдаа гэдэг нэрлэдэг бас. Давхар шүлтэй дасцсан гурал идээл гэж ордсон шүү дээ. Яг энэ галын яг иччэндээ болсон хоол гоё тий. Тэ. Ил гал дээр байна. Яг ил гал дээр. Энэ нэг эсчин хүчин нэг шал өөр болоод баг шиг байна. Тэ. Гүн нэг монголчууд ярьдаг чинь нэг төлөөр баяжиж шөлөөр цаднаа гэдэг тий. Тэгэл борцтой шөл одоо будаатай шөл ингээл маш олон төрлийн шөлнүүд байна л да. Тий одоо энэ ингээд энэ борц Бүр сайхан нундаглцсан. үнэртэй. Ямар гоё. Яг л өдөөний хатсан янзаараа байна шүү. Янз. Одоо нэг сайхан шүлшүүлээд сайхан. Ингээд шүлшүүл. Тэ. Энийг нэг хором төрүүлээд шүлшүүлдэг юм байна. Энэ заавар дээр юм гэж байна. Энэ чинь яг цэвэр байгалийн цэвэр хөрсөнд ургаж штеп. Энэ танаа хөрс бол дэлхийд нэгдүгээр ордог хөрс. Тийм учраас энэ яавч буруу юм ургахгүй. Яавч одоо хүний биед муу юм уу. Тийм учраас бид нар жил болго ирж авч иддэг. Энд ирэхдээ жуулчлахад цагаан идээд танаа цэвэр булгын уснаас суугаад явдаг. Харахгүй л сайн. Тэгэхээр одоо манай Монголын энэ хоолны соёл энэ үг дээдсийн агуу энэ хэрчим хүч энерги шингэсэн хоол хүнс одоо энэ дэлхийг бүрхэж авах гэж. Тийм болохоор одоо энэ боцтой шүлийг бид автлаад үзв. За тэгье. За эле. За. Яга. Тэр чигээр 10 хүн орон дотор болчихж байгаа. Амар те. Тий амар. Тэгээ энийг ч одоо цахилгаан дээр Цахилгаан нүүрс гэж шаардах
болохгүй. Хийн дээр өрөөндөө энэ хаа бол хаа хийгээд иччих. Тий. Одоо яг амцгч шээ. Хүүх. Яг бурцны ам. Яг шууд төрүүлээд борцсон. Шууд бурц амтгч байна. Яг гой. Энэ бол ямар ч нойтон маха хүндсэн маха энэ гэрчиж яахын алба байхгүй. Тэгэл шууд энийг игээд л шүлэндээ. Аа. Тэгэл дээрээс нь гомноо игээд л. Тэ. Итгэд их дүгүм. Аа. Хайр газар амьдарч байгаа хүмүүс бол бас Тэстэ нутаг санагдуулахаар сайхан. Хоол. Яг жинхэнэ Монгол хүн л энийг дайрлах хийж. Их зөгцөд байгаа юм да. Энэ тэгээд өнөөдөртөө 11 төрөл гарсан байна. Одоо энэ бол өндөгтэй борцтой. Оо за. Шинэ 11. Цаашаа бол нэлээд өргөчих юм шиг байна. Ардын дуугаараа нэг цомог хийлээ. Аа. Тий, манай нутгийн одоо сайхан ардын дуугаараа нэг цомог хийсэн. Тий. Ардын дуу гэдэг имийг бас цааш нь өвлөн дэлгэрүүлэх тийм үүднээс бараг хүмүүс мартах шахсан. Тэр дуулга даагууч бутсан тийм дуунууд явж гарч ирж дуулаад дахин сэргээгээд артан төрөж үүднээс хийсэн. Он цагийг удаан туулсан дуунуудыг дуулах. Хүчтэй хэрэгтэй тийм. Цаанаар нэг тий хүчтэй байдаг шүү дээ. Одоо би ингээд 4 настай халууныг дуулаад зогсож байхад л тэрний хүч ингээд мэдэгддэг шүү дээ. Тий. Тэгэхээр энийг мартуулахгүй ингээд явуулаад ивэл улам тэр дууны хүч улам он цаг уйлах тусмал хүчөөрөөд ахна шүү. Тий. Одоо би шөлөөр мэдээлээ та айдуугаар бас нэг мэдээч. Ахуй байдалтайгаа ингээ ойрхон байж байгаа үед бол яалтчгүй ээжийн чансан цайл орж ирдэг шүү дээ. Угаад сухад минь урам сэргээсэн Оолнотги минь амта тахан цай Allah'ın tümni min ondan bağlasan Akşudan da gantıhan içimin çansın sen Тэгээд энэ сайхан шүлний бостой шүлний ясны шүлний эрчим хүч биднэрт бас хураагдах болтугай. Одоо их сайхан ирч хүч болж одоо эрэлтэн цацрах болтугай. Саяны энэ сайхан одоо дүүгийн маань аялгуулан дуулдаг энэ сайхан аялгууны эрчим хүч үгийн шид бас одоо нийт үзэгчд маань очих болтугай. За ингээ сайхан энэ сайхан Монгол нутгийн маань сайхан охь сайхан шим хүн бүхний одоо сайхан сэтгэл төрөх болох болтугай. Тэг хүн бүхэн бас амсаж үзэж тийм ээ. Энээс бас сайхан элч энерги авах болтугай гэж сайхан хүсэж байна. Тэгээд мөн одоо энэ нэвтрүүлгийг үзэн суугаа нийт том монголчуудаа одоо энэ үзэж байгаа цагийн сайхан мэндийг хүргэе. Тэгээд та бүхний маань юу сансан 9 цагаан өсөлтөнд биелэгдэх болтугай. Мөн одоо ахын маань сайхан уран бүтээл нь булаг шиг сайхан ундрах болтугай гэж сайхан. Хөрөөл зүгнэ яа. Хорой. Талын Монгол байгаль их бүтэв.